За сайн байна уу? Сэтгэлд нэгт Монголынхан ард түмэнд сүрээр дарагч гал морин жилдээ сар шиндээ сайхан шинэлцгаасан уу. За өнөөдөр 2026 оны 2 сарын 24-ний шинийн 7-ны өдөр байна. Та бүхэнтэй бас нэг 2026 онд одоо ямар үйл хийж дүүргэсэн талаараа бас хуваалцъя гэж бодож одоо энэ бичлэгийг оруулж байна. За энэ 2025 онд могоо жил ямар үйл хийж дүүргэвэ гэвэл одоо бид нар Тэнгэрийн улаач дээд хөхмөн тэнгэрээс ямар үйл хийх тухай онгодууд минь орж ирж хэлээд тэр болгоныг одоо бид нар үйлээ хийж дүүргдэг буу утгын улсууд. Өчнөө олон буу утгын улсууд өнөө энэ цагт бас л үйлээ хийгээл тус тусдаа хийх ёстой зүйлээ хийцгаагаал үйлээ дүүргэж байгаа билээ. Тэгэхээр өнөө энэ жил могоо жил болохоор надад болохоор энэ улсуудын хооронд нь одоо холбох хүч чадлыг одоо ахуулах энэ үйл байлаа. Тэгээд одоо энэ ямар учиртай гэхээр одоо бид нар нутгийн одоо тэр сайхан өндөр шүтээнүүд хайрхтууд нь тэр нутгаан даадаг. Тэр нутгийнхаа ард түмэн тэр хайрхан бүгдийг дааж явдаг шүү дээ, дааж хурдаг. Тэгэхээр нутгийн нэг өндөр шүтээн байдаг шүү дээ. Нутгаан дааж явдаг. Тэгэхээр нутгаал дааж одоо тэр болгоных, сэлэнгийнх, өөр хангаах гэл ингэхэд нутгаан дааж явдаг сайхан өндөр шүтээнүүд хайрхтууд нь нутгаал дааж явдаг гэсэн. Тэгэхээр өнөө цагт яасан гэхээр тэр орон нутгийн тэр сайхан хайрхтуудыг хооронд нь холбох, таниулах одоо тэр нутгийн эзэн одоо тэр нутгийн эзэн аваа уулны эзэн болоход тэр өөр нутгийн одоо сэлэнгийнх ч юм уу өөр хангаач юм тэр хайрхны эзэн дээр очиж уулзаалт хийх болохгүй бүтэхгүй маа яриад нэгддэггүй байсан бэ. Тэгэхээр өнөө цагт яасан гэхээр тэдний хооронд нэгдүүлэх үйл хийгдсэн. Таниулж. Тэгэхээр энэ аваа уулын эзэдүүд орон нутгийн эзэдүүд хоорондоо нэгдээд ирэхээр хүч чадалтай бол. Манай орон нутагт тэр болохгүй байх, ийм бүтэхгүй байх, та нар хэдүүлээ нийлээд ингэя гэхэд бүгдөө эвсээд нэгдээд тэр үүлийн төлөө зүтгэдэг одоо аваа уул тэр орон нутгийн эзэдүүд нь зүтгэдэг тийм л үйл одоо хийлээ. Тэгэхээр орон нутгийн эзэдүүдийг хооронд нь холбоно гэдэг чинь энэ үйл болохоороо одоо 33 говьоос эхэлсэн. 33 говийн 3 сайхан ээжийг очиж мэдэгдэж гурвуулангийн хооронд нь холбож хүчийг хавсарж тэгээд цаашаага одоо би ингээд алах Монгол орныг тойроод уул усны сайхан өндөр шүтээн хайрхтуудыг эсдүүдийн хооронд нь холбоод мэдэгдээд таниулаад тий ямар үлтэй яваагаа хэний хэн билээ бид нар ч одоо бүгдөө мэддэг болсон шүү дээ. Уул усны эздэр очихороо нэр ус алдар нэр яаж яваа бүх зүйлээ яриад танилцуулаад уул усныхаа эзэдтэй харьцаад тий тэгээд ингээд отхон тэнгэр хайрхны охин ингээд явж ийн энэ цагт ийм үйлтэйгээр ингээд таны ганц зорж ирлээ одоо ингээд дээд хөхмөг тэнгэрээс одоо ингээд онгодууд маань ингээд хэлж ийм үйл хий гэж хэлээд одоо охин ингээд тэрлээд энэ үйлээ ингээд дүүргэж явж байна гэж ингэж мэдэгдээд тэр орон нутгийн уус усны эздүүдэд мэдэгдээд энэ үйлийг хийж дүүргэлээ. Тэгэхээр одоо уул усны эздүүд нэгдээд хүч чадлаа авсан цагт ард түмэн сэрээд ухаарад энэ их орныхоо эзэдний юм байна гэж их орноо хайрлж уул ус тэр нутгийнхаа тэр сайхан нутаг уул усаа хайрлж байгаа тэр сайхан цаг бидэрт одоо ирж байгаа сайхан цаг ирнэ гэдэг чи одоо энэс л эхэлж чинь гэж үнэхээр одоо бас бахархаж байна. Өмнө яаж юм гэхээр ард түмэн юугаач мэдэхгүй өөрөө эзэн гэдгээ ч мэддэггүй байсан. Өвлжөө хаварж байгаа булаалгаал малаа одоо ингэж тий сайхан бэлчих газаргүй болтлоо уул уурхаад идүүлээл. Уул уурхааны нүхэнд нь мал нь унж үхээд бүр яаж амьдраад байгаагаа мэддэггүй явж байсан шүү дээ. Үнэн нь шүү дээ. Тэгэхээр нөгөө шар хэдэн хуулзууд нь уул усны эзэдүүдийг унтуулдаг, дардаг, даралдаг, устгадаг. Нөгөө нэг хідэн луйрчд идэж чаддгүй бэрдүүд нь ухдаг, төнгөдөг, зардаг, үрдэг. Ийм л юм болж ирснийг ард түмэн надаар хэлүүлдэггүй бүгд өөрөө мэдчихэж байгаа.
Тэгэхээр сайхан цаг ирнэ гэдэг манай Монголын ард түмэн чинь нөгөө нэг амны бэлгээр гэдэг шиг үнэхээр ирж гин гэж ойлгож байна. Үнэхээр сэрж гин ард түмэн минь. Уул усаа хайрлж гин. Бид нар эзэн юм бэ. Бид нар энийг хайрлахгүй бол болохгүй юм байна. Эх орноо уул усныхаа эздийг хайрлая. Чи миний юм бэ гэдгийг одоо бүгдөө ойлгоцсон. Үнэхээр бахархмаар бас хайрламаар ард түмэн минь уул усаа хайрлж гин. Ингээ дээрэс нь уул усны эздүүдийн одоо хүч чадал авсраад бүгдөө нэгдэж байгаа, цул болж байгаа. Дээд хөхмөнг тэнгэрээс энэ үйл бүгд хийгдэж байгаа. Дээд хөхмөнг тэнгэрт бүх од гаргас ирс яаж нэгдэжсэн бүгдөө харсан. Яаж хүч чадлыг гаргаж өнөөгийн энэ нийгмийг бүгдийг ингэж өөрчилж чинь хөхмөнг тэнгэрээс хийгдэж чинь. Бүгд мэдж байгаа. Хөрстүүд одоо уул усны эздүүд бүгд нэгдэж байгаа, бүгд цул болж байгаа. Хүч чадлыг одоо бүгдөө хасарч хийж байгаа. Энэ үйлийг энэ 2025 онд хийж дүүрэглээ. Тэгэхээр энэ талаараа та бүхэнтэйгээ бас нэг яг юу хийж, яаж явсан талаараа бас нэг хуваалцъя гэж бодоод энэ бичлэгийг оруулж байна. За та бүхэнтэй одоо үзүүлье. За би тэд ах トゥ 10 төрлөөрөө одоо 2025 оны 6 сарын 9-ний өдөр Улаанбаатар хотоос гараад ингээд Өмнө Говь аймгийнхаа одоо цогццсон Хамбог тайрхныг зориод явсан. Зам маш сайхан байлаа. Байгалийн одоо онгон зэрлэг тэр говийн сайхан хулангийн сүрэгтэй таарсан тий. Байгаль гэдэг чинь эрчийн нэрийг тий. Мөн одоо бас нэг хар сүлт. Байгалийн сайхан ан амьтантай таарч хэмэр сэргэж сайхан явлаа. Говь нутаг үнэхээр сайхан нутаг шүү дээ. Манайхан бүгд л мэдэн дээ. За ингээд Хамбог тайрхнаа зорж ирсэн. Явсаар агаад Өмнө Говь аймаг одоо Хамбог тайрхан дээр ирээд тахлах тайлгаа хийгээд уул усны хаан эзэд одоо явж ирсэн, зорж ирсэн үүлийн одоо таниулаад мэдүүлээд хайрханныхаа одоо өргөлөөн өргөөд мөргөөд гэвч одоо хайрхан маш их ширүүн догшин тий. Энэ говийн одоо Хамбогдын эзэн өрөө маш их догширсан байсан. Энэ талаараа хүртэл та бүхэнтэй одоо тэр үед нь бичлэг хүртэл хийж тавьж одоо та нартаа бас хүргэсэн билээ. Ингээд одоо бид нар Хамбог тайрхнаасаа эхэлж үлээ эхэлсэн. Гэвч одоо үйл хийж яхад тий. Энэ сайхан янгар ишгтэйгэн гарч ирж тий. Байгалийн одоо нэг сайхан дүр зураг, онгон зэрлэг тэр сайхан мэдрэмжийг авч байлаа. Ямар хүчтэй байгаль их дэлхий гэдэг чинь ямар сайхан. Энийг л хайрлахгүй байхын арга байхгүй. Монгол ард түмэн ч одоо бүгд л мэдэрдэг шүү дээ. Ингээд бид нар тахлах тайлгаанд үргэчээд цаашаага 6 сарын 13-ны өдөр одоо Өмнө Говь аймгийн 70 задгад ороод мөн цаашаага одоо Баян Хонгор аймгийн одоо Баянлэг Хатан сэнтийн суудалтай 33 говийнхаа одоо бас нэг сайхан өндөр шүтээ тий. Баянлэг Хатан сэнтийн суудалтай ижи дээр очиход одоо явсаа. Одоо замд бол маш сайхан тий. Энэ говийн сайхан тэмээн сүрэг гэдэг чинь говьдоос чимгэн юм бэлээ одоо. Одоо энэ Өмнө Говь аймагт ирсэн байна тий. Өмнө Говь аймгийн одоо ингээд 70 задгаад ирээд 33 говийнхоо 3 сайхан ижийн сайхан хөшөө хийсэн байлээ. Маш гоё болсон байл. Энэ их хол замыг тулсан. Бид нар одоо сар явцгаасан.
Алах Монгол орноо тойроод үлэн тэрлээд үлэн бүтээгээд одоо энэ 33%-аас эхэлж үлээ хийсэн. За одоо ингээд энэ сайхан хайрхан хатан сентийн судалтай 33%-ийнхаа одоо нэг бас нэг сайхан ижи дээр нэг 3 сайхан ижинийг шүү дээ. Энэ ижигээ зорж ирсээ. Одоо ингээд энэ сайхан тал нутагт тий. Ямар ч ойр хавьд нь одоо тэр өндөр хайрхан уул байхгүй мөртлөө одоо энэ сайхан хайрхан тий хатан сентийн ээж миний энэ судал дээр ингээд үнэхээр огшмоор бас бахархмаар бас Монгол төрсөндөө огшмоор сайхан байлаа. Сайхан нутагт ирээд 33%-аараа явж хат. Сайхан байлаа. Энд бас үлэн хийж дүүргэж хийх ёстой үлээл хийж дүүргчээд цаашаагаа одоо бас бид хэд ингээ явсан. За бид нар одоо ингээ цаашаагаа 6 сарын 14-нд өдөр одоо Говьалтай аймгийн цогццгийн сум Захгүй Заримынгийн ээж гэдэг энэ сайхан өндөр шүтэнэ зорж очсон. Энд сайхан ингээд гүний одоо ингээ сайхан усыг ингээд ориглуур хийсэн юм сайхан ориглуур төр очсон. Энэ одоо ханга энэ говийн сайхан ан амьтад ирж ундаалдаг болов уу гэж бодмоор бас сайхан байлаа. За ингээд хатан сентийн судалтай Захгүй Заримынгийн нээжигээ ирээч цацсан байна. Тэгэхээр одоо байгалийн үзэгдэл тийм энэ говийн энэ сайхан гэдэг чинь тэр өндөр уулын орой дээрээс 9 тогоог ингээд мэлтэлзүүлээд байж мөнс их ирч хүч байгалийн их чадал байгалийн амьтан одоо энэ гөрвөл тий одоо манайхаа энийг гимнастик хийдэг гэж ярьдаг. Тий одоо сунаадаг гэж энэ сайхан одоо байгалийн одоо гөрвөл маш ихээр таарсан. За бид нар энд ингээд Захгүй Заримынгийн говьодын сайхан ижи дээрээ ирж тахилгаа хийж бас үүлээ мэдүүлж таниулж үлэн дүүргэж за ингээд ангир шувуу тий энэ сайхан олон дэгдэхэнүүдэн дагуулсан бас 9 тогоод ингээд байж исэн бид нарыг ухтаад маш сайхан сэтгэл төрж явлаа. Тэгэд уулын орой дээрээс энэ 9 тогооныг мэлтэлцээл. За ингээ гөрвлүүд одоо маш ихээр байсан. Энд эндээс гарч ирээл их байлээ. Энэ сайхан 9 тоог мэлтэлзүүлэн байдаг Захгүй Заримынгийн ижи гэж мундаг том шүтэн. Говийн сайхан одоо 33 говийн нэг сайхан ижи дээр очиж бүх үлээ хийж одоо бас дүүргсээ. За бид нар одоо эндээс гараад энд нь одоо ингэж хоноглолцоод явсан. Маш сайхан байсан. Одоо тэнгэр газрын савслагтай. Өглөө нь босоод ирэхэд бид нар одоо ингэж үүл мананд заста манан бодон гүшилдсэн гэдэг шиг одоо ингэж байлаа. Тэнгэр газрыг одоо явж тэнгэрээс ингэж суунаг нийлүүлж байгаа мэтэр сайхан байсан. Тэгээд ингээ үүл бүхнээ дүүргээд ингээд явж хат байгаль их дэлхий ямар сайхан тосч хүлээж авч ямар сайхан үүл бүтэж явж цэц халах Монгол орны төлөө ард түмний төлөө эх орныхоо төлөө энэ их үйлүүдийг бид нар ингээд дүүргэж явлаа. Одоо бид нар ингээд цаашаа яваад одоо энд Говьалтай аймаг Сутай хайрхан дээр одоо очиж өрхлөө хөрөхгүй одоо энд ирсэн байна. За Сутай хайрхан дээр ирээд бид өргөлөө өргөөд мэдээлээд болсныхаа эцэд одоо ямар үлтэй яваа ямар үлийн дүүргэж яваа бүгдийг хийж мэдээлж таниулж гуйж аргадаж уул усаахай бидсүүд бид нар аргадаж л явдаг шүү дээ. Бүү утгуусууд чинь дандаа л аргадаж гуйж уул усныхаа эцэстээ одоо ингэж ойлголцож нэгдэж явдаг. За ингээд бид нар одоо ингэж явсаар хагаад
Баян-Улгийн аймагтаа орж ирж 6 сарын 20-нд орж ирсэн. Бид нар одоо Ата Таван богд одоо явж байгаа. Энэ Ата Таван богд явж байхад одоо энэ сайхан аргалын одоо энэ 3 ширхэг аргал одоо ингэж явж харагдсан. Маш сайхан байлаа өглөө. Байгалийн сайхан ан амьттай таарж хямар зэрэгж авлаа. Бас энэ сайхан үүлийг хийж тэрэлж гүцээж дүүргэж явж байхад бас байгаль дэлхий бас нэг сайхан хүлээж авч байгаа мэт сайхан сэтгэл төрж явлаа. Тэгээ бид нар одоо энд Ата Таван богд ингээд зорж ирсэн. Одоо 6 сарын 20 ингээд наран ингээд бүртээ. За одоо ингээд тэр энэ хайрхны цаатлаг хүүтний ойрол. Тэгээд энэ болохтэй найрамл. Тэгээ малчиг. За ингээд Ата Таван богд дээр тахилгаан хийгээд Ата Таван богдын эзэн Алиа Хонгарах үргэлж мөнхийн 25 настай Алиа Хонгарах мань байдаг. Алиа Хонгарах та өргөлөөн өргөж тахилга тайлгаа мэдэгдэж үлэн дүүргээд ах トゥ долоон лувсын эцтэй бүгдийг дуудаж буулгаж нэгдүүлж учир юу хийж яваа, яаж яваагаа бүгдийг таниулж мэдүүлж энэ сайхан үлийг дүрглээ. За ингээд бид хэд эндээ үлдэн дүргчээд цаашаага Увсан аймгийн Харгас нуур орсон. Увсан аймгийн Харгас нуур орж бас тэнд нэг хонсон. Бас үлээ хийж бас л мэддэж таниулж үлээ дүргсэн. Тэгээ тэндээсээ цаашаа яваад бид нар одоо 6 сарын 27-нд өдөр Хөвсгөл аймгийн одоо Агаа Бурал ижигээ зорьсоо. За энэ Агаа Бурал ижигээ ингээд зориод явхад маш сайхан байлаа. Тэнгэр газрын савлах хэвээр тий. Одоо уул үүлэн нийлэн харагдана гэдэг шиг одоо ингэж дээд хөхмөн тэнгэр одоо ингээд хөрсдөд одоо ингээд нийлцсэн мэт одоо ийм сайхан биднийг явахад ийм сайхан байлаа. Үнэхээр сайхан үйл минь бүтэж одоо сайхан сэтгэл санаа өдрөг энэ байгаль их дэлхий гэдэг чи ямар сайхан юм. Бид нэр одоо тэндээсээ ирч хурч нэрийг энэ сайхан байгаль их дэлхийтэйгээ одоо төрсөндөө одоо бахархж явлаа. Ингээд одоо энэ сайхан Агаа Бурал ижим нь одоо оч хар тэнгэр, гал хар тэнгэр хоёрыг одоо хоёулын эзэнж хүч чадлыг огшоож явсан. Нисдэг долоон зайран арилдээгээд хүүхэд нь охин нь амаажи гэж удган маш их хүчтэй одоо тэр үедээ бол хүч чадлыг огшоож явсан энэ сайхан Монгол тэнгэрүүд байдаг. Би одоо энэ Дархтын хотхын одоо Агаа Бурал ижийнхаа үлмид орон сүгдэж, өсгийд орон мөргөж 13 манжийнхаа эцдийг буулгаж Агаа Бурал ижим нь харж манж явдаг билээ. Тэгээд одоо жилийн жилд Агаа Бурал ижи дээрээ очиж өргөл мөрглөө холбуулж бас ямар үйл хийж юу хийж яваагаа таниулж мэдүүлж ижитэйгээ одоо хамт байдаг да. Тэгээд маш сайхан байлаа. Одоо тэгээд энэ үлийг хийж явахад. За бид нар одоо ингээд Агаа Бурал ижигээ ингээд зарж очиод үлэн хийж бүгдийг таниулж тэ ингээд дүүргсэн. За ингэж үүлийн дүүргчээд бидэд дараа нь одоо Дархтын хотхорын 360 нуурын эзэн 27 гол усыг дагуултай Онгон Бурал ижигээ одоо зорж явсан. Тэгэд одоо ингээд Дархтынхаа хотхор руу зорж явлаа.
За энэ сайхан 13 их овоо нь үүд хаалгана Тархтын хотгорын. За ингээд онгон бурал ижээ дээрээ зарж ирсээ. За энд ирээд маш их үйл хийсээ одоо. Энэ иргэн тойрон байгаа энэ 360 гол усын эзэн 27 гол усыг дагуултай онгон бурал ижээ гэж маш өндөр шүтэн. Энэ одоо Алиа хонгор ахын төрсөн дүү онгон бурал ижээ минь байдаг. Энэ дээрээ ирээд би одоо бүх үлээ хийж дүүргэж ах トゥ 7 лусын эзэн 7 үеийн дом 7 үеийн шидэтгэнгүүд гэж байдаг. Энэ бүгдийг нь дуудаж буулгаж бүгдийг таниулж энэ үйлүүдийг хийлээ. 13 овооныхоо хойтолд 12 жилийн даадаг энэ сайхан өндөр овоонууд 12 жилээрээ байдгийн байлээ. Ингээд нэг сайхан овоон дээр ирж одоо үйл бүхнээ дүүргэсээ. Маш сайхан байлаа. Үнэхээр сайхан хүлээж авч үйл минь сайхан байлаа. Тэгэл бороо орсон. Тэгээ бид нар одоо өдөр шөнөгөө 2 өдөр бороо орсон. Замдаа бос хонсон. Тэгээ маш сайхан байгаль дэлхий сэрх шиг сэтгэл санаа өөдрөг маш сайхан байлаа. Байгаль гэдэг чинь ямар сайхан. Бид хэд одоо 90 лүн бороод улаан уул ороод тэгээд одоо бид нар энд Баян зүрхийнхаа хойдлоор цагаан уул орох гээд ингээ явж байна. За ингээд 90 лүмб ороод бидэд 13 авааг такс өчтөр сайхан бороо орж байна. Бидний ирэхэд энэгээр ингээд бороо ороогүй гол ус ширгсэн бас ингээл бас хэцүү л байхаас одоо сайхан болж ийн л гэж бодож байна да. Одоо ингэ нутгийн хүнтэй ингээд яриа авъя гэж бодож байна. Энэ ахынд ирлээ. Сайхан хоолцоо хийлгүүж идэхээр ирлээ. За танаа энэ хавар энэ бороо юу? Бороо ирдэ ороогоо тэгээд хатаад орж байна. Ойр дэртэ нэг 2-3 метр. Энэ нар утаснаас хойш 6 сарын 22-наас хойш орхон гэж байсан 22-нд цэвэр нартай халуун болж байсан. За бид нар эндээсээ гараад нутгийн зүг Улаастай хот, Завхан аймгийнхаа Улаастай хот руу одоо зорж яваа. Нутгаан зорж явна да. За одоо ингэ нутагтаа ирсэн. Та нар одоо энэ өргөлөөн өргөхөд энэ хайрхны дээр одоо юу харагдаж байгааг өөрсдөө л бас тунгааж харна үз. Нутагтаа ирээд өргөлөө өргөхөд зурган дээр одоо ингэж буусан байлээ. Ингээ нутгаан зорж ирээд үүлээ хийж бас нутгийнхаа одоо тэр сайхан хайрхан уулуудаар явж ирсэн бүх үүлүүдийг танилцуулж одоо эндээ нэгтгэж энэ хайрхан ууландаа мэдэгдэж ингээд үүлэнд үргэсээ. Тэгэд энэ нутхан тэнгэр хайрхандаа одоо өргөлөөн өргөж бас мөргөөд бид хэд одоо 7 сарын 4-ний өдөр хайрхан дээр үлээж дүргсэн байгаа. Маш сайхан байлаа одоо тэгээд энэ сайхан уул усны хэсдүүдийг хооронд нь уулзуулж, учруулж, холбуулж энэ сайхан үүлийг хийж тэрлэж ингээд явхад сайхан байлаа. За ингээд бид нар эндээсээ гараад Архангай аймаг руу орсон. Завханаас ангараад Архангай аймаг руугаа ороод бас тэнд үйл хийсээ. Бид нар одоо Архангай аймгийнхаа одоо Тэхийн цагаан нууран дээр очисон. Чулуутгал тахлах тайллага хийж дүүргээд тэгээ цаашаага Улаанбаатар хот орсон байгаа. За ингээд бид нар ингээд
алах Монгол орноо тойроод уул усныхаа эзэдтэй холбогдоод бас аргадаад өргөлөөн өргөөд мөргөөд энэ сайхан үйлдүүдийг хийж дүүрэглээ. Тэгэхэд энэ сайхан Монгол орондоо төрсөн монгол хүн болон бахархаж яваараа их дэлхий энэ байгаль дэлхийгээрээ бас төрсөндөө монгол хүн болж төрсөндөө бахархаасаа гэж бодож байна. Бас бие бинийгээ хайрлаасаа. Энэ одоо хайраар л дутаж явна. Маш их хайр байх хэрэгтэй. Бие бинийгээ хүндлэх, хайрлах, байгаль их дэлхийгээ хайрлах. Одоо бидний нүдэн дээр хүртэл ил биш шүү дээ. Байгалийн ан амьтад хүртэл биднэр дээр ирж ийн гэж боддоо хайр хүсэж шít. Бид нар амьдрах болцоогүй, боломжгүй болсон. Хайр хүндлэлийг маш их хүсэж ийн гэж би одоо бодож суuna. Тэгэхээр энэ хайраар дүүргэж сайхан цаг ирнэ. Ард түмэн бие бинийгээ хайрлж хүндэлж энэ гал морин жилдээ цог хиймэртэй илгээрээ хамглан төрлөөрөө төвшин амгалан юу сансан 9 цагаан хүсэл нь биелж сайн сайхан цаг ирнэ гэдэгт итгэж байна. Монголын ард түмэн чинь тэнгэрлэг ард түмэн шүү дээ. Бас хямартай. Мөнхөд бадрах болтугай. За баярлалаа.